Сайн байцгаана залуучуудаа, та бүхэн 6 дахь хичээлээ хүргэж байгаадаа таатай байна. За энэ удаагийн хичээлээр би математикийн үйлдэлүүдийг хэрхэн Java дээр гүйцэтгэдгийг харуулъя. За би эхлээд нэг тоо гараас аваад түүн дээр хэдэн математикийн үйлдэлүүдийг гүйцэтгэж үзүүлье. За би эхлээд ингэж хэвлэж дурын тоогоо оруул гэж тэнцүү тавьчих. За дурын тоогоо оруулангууд бид нэр түүнийг нь сканердэж авах хэрэгтэй. За сканерын хувьсаг зарлая. Сканерын гэсэн хувьсаг зарлчи. За одоо энэ сканердэж авсан тоогоо ямар нэгэн хувьсагчид бид нэр оноож өгөх хэрэгтэй. A гэсэн хувьсаг зарлчи. A-д за оноогоо төгчлөө. A-д бид нэр гараас авсан утгаа оноогоо төгчлөө. За би үр дүнгээ шууд хэвлэх болохоор эхлээд хэвлэх командыг эхлээд биччихье. За математикийн үйлдэл бичгтээ хамгийн түрүүнд mat гэж бичдэг байгаа. Тэрнийхээ m үсгийг томоор бичгийг анхаараарай. За зэрэг төвшүүлээд одоо хэвлэж үзье. Зэрэг гэдэг чинь power гэдэг үгний эхний 3 үсэг болох pow гэж бичээд. За a бол бидний тоо байгаа. b бол бидний зэрэг. За би куб зэрэг төвшүүлчихье. За үүний нэг адил би энэ чи язгуур авч үзүүлье. Mat гэдэг маань хэвээрээ байна. Квадрат язгуур бол a square t буюу square root гэсэн үг. За гүцээ. За програм ажиллуулад үзье. За дурын тоогоо оруулна гэж байна. За би 9-ийн тоог оруулчихъя. За 9-ийн куб маань 729, 9-өөс квадрат язгуур авахаар 3. За одоо нэг тоо бодож үзье. Маш энгийн тоо. За 2 радиустай тойргийн уртыг олох. Одоо тойргийн урт буюу одоо энэ хар хүрээг одоо задлаад дэлгэхүүл хэр урт вэ гэснийг л олъё. За энэ бол томьёо маань байна. За r-ийн квадрат гэдэг маань нөгөө талаар диаметр гэсэн үг. P гэдэг бол математикийн томьёо, та бүхэн мэдэх бах. За би энийг өшөө дэлгэрэнгүйгээр P-г үзүүлье. За одоо энэ чи та бүхэн харж байна. Нэг диаметртэй тойргийг өнгөрүүлэхэд тэр туулсан зам маань 314-тэй тэнцдэг байгаа. Өөрөөр хэлбэл нэг диаметртэй ямар ч нэг диаметртэй тойргийн задлаад хүрээгийн дэлгэхэд бол 314-тэй тэнцдэг ийм математикийн тогтмол байдаг. За түүгээр үйлчлэхэд энэ тойргийн урт маань гарах юм аа. За одоо хэдүүлээ бичсэн програмаа жоохон өөрчлөе. Дурын тоогоо оруулна уу гэдгийг радиусаа оруул гэд биччихье. За радиусыг бид нэр гараас авчлаа гэж бодоход за бид нэр эхлээд энэ чи тоогоо бодох хэрэгтэй. Double үр дүн гэсэн хувьсаг зарлаад өгчье. Түүн дээрээ бид юуг утга оноох вэ гэхээр гараас өгсөн радиусын гараас өгсөн радиусын квадратыг үржих нь p-гээр үржих хэрэгтэй. За гүцээ. За үр дүнгээ хэвлэе. За радиус оруулъя. 2. За 2 радиустай тойргийн урт маань 1256. За математик Java-гийн mat class гэж байдаг. Mat гэсэн нэртэй класс байдаг. Та бүхэн энийг нэтээр хайж олоод түүн дээрх үйлдэлүүдийг үзээрэй. Математикийн бүх төрлийн үйлдэлүүд байгаа. За дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. Та бүхэнд амжилт хүсье.